За сайн байцгаана уу? Улс төрийн субъект сэдвийн агуулга дэмжих богинохон видеого танилцуулж байна. Тайлбар видеого танилцуулж байна. За эхлээд өмнөх хичээлээр сэргийн санах үүднээс сэсгэлийн үндсэн хэмжигдэхүүнээ сэргийн саны дөрвөн хэмжигдэхүүн байна тийм ээ. Сэсгэлийн хэмжээ, эзлэхүүн, орон зай, цаг хугацаа. За хэмжээний хувьд аваад үзэх юм бол ямар нэгэн засгийн нөлөө ач холбогдол энэ цар хүрээний хэм хэмжээг тодорхойлдог үзүүлэлтийг засаглалын хэмжээ гэдэг байгаа тийм ээ. Засаглалын эзлэхүүн бол одоо хичнээн тооны засаглал хин нэгний буюу одоо энэ ямар нэгэн байгууллагын төвлөрч байгааг хэлээд байгаа гэсэн үг. Энийг бол засаглалын эзлэхүүн гэдэг гэсэн үг. Харин тухайн засаглалын оршин тогтнох хугацаа нь бол засаглалын цаг хугацаа. За дараа нь засаглалын орон зай гэдэгт нь болохоор тодорхой хэмжээний газар нутагт засаглалын үйл ажиллагаа одоо үйл ажиллагаагаа үргэлжлэхтэй явагдана гэсэн үг ээ. За үүнийг бол засаглалын орон зай гэдэг гэсэн үг. За тэгэхээр улс төрийн системийн бүтэц буюу за үүн дээр бол бид нар 11 дугаар ангийнхаа заавал судлахын агуулга дээр үзэл судалдаг тийм ээ. За сонирхлыг илэрхийлэх нь сонирхлын бүлэг. За улс төрийн ном бол сонирхлыг нэгтгэн. За ингээд сонирхлыг хэрэгжүүлэгч нь бол төр юм аа. За тэгвэл төр яагаад улс төрийн системийн цөм болд юм бэ гэхээр нэгдүгээрт бол улс төрийн харилцаанд оролцогч бүх субъектийн үйл ажиллагааны эрх зүйн үнцийг бол тодорхойлж улс төрийн дээд эрх мэдийг хэрэгжүүлдэг. Хоёрдугаарт бол төрийн бүрэн эрх одоо хүн ам олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн байдагт бол энэ улс төрийн бодлого үйл ажиллагаанд бол тэргуулж чиглэлийг гүйцэтгэдэг. За дараа нь бол нийгмийн баялаг үнэт зүйлсийг хуваарлах, хамгаалахад онцгой үүрэг бол гүйцэтгэдэг. За хамгийн сүүлд бол энэ системийн бусад хэсгүүдийг бол хооронд нь уялдуулах юм үүрэг чадвартай байгаа. За үүгээрээ бол энэ төр улс төрийн системийн цом болтгоо. За үүний дараа төр нь өргөн утгаараа, явцсан утгаараа ямар утгыг илэрхийлээд байгаа юм бэ гэхээр за өргөн утгаараа бол хил хязгаараар хүрээлэгдсэн өтгө дэвсгэртэй. За тэгээ хүмүүсийн хамтран аж төрөх юм зохион байгуулалтын хэлбэр. Харин төрийг явцсан утгаар нь нийгмийн гишүүдийн албадлагын журмаар зохион байгуулах үр бүхий байгууллага гэдэг гэсэн. За тэгвэл энэ төрийн үндсэн шинж юу юм тийм ээ? Нийтлэг эрх мэдэл, нутаг дэвсгэр, хүн ам. Улс төрийн тогтолцоонуудын бусад бүрдүүд одоо үл хамаарах уу зөвхөн төрд холбогдох онцлог бол нийлбэр зохицуулалтын төрийн шинж гэдэг гэсэн үг ээ. За тэгвэл төрийн үндсэн ийм чиг үүргүүд байна тийм ээ. Дотоод чиг үүрэг, гадаад чиг үүрэг. За дотоод чиг үүрэгт нь улс төрийн нийгмийн эдийн засгийн оюун санааны эрх зүйн үүргүүд бол энэ төрийн дотоод чиг үүрэг гэдэгт орно. Харин төрийн гадаад чиг үүрэг гэдэгт нь хэн улс орнуудтай харилцан хангалттай одоо хамтын ажиллагааг хөгжүүлэх, улс орноо батлан хамгаалах зэрэг нь болохоор төрийн гадаад чиг үүрэгт хамаарна. За тэгээд нийгмийн амьдралын хүрээнд төрөөс одоо заавал гүйцэтгэх ёстой эд зүйн болон юм зохион байгуулалтын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг бол төрийн чиг үүрэг гэдэг гэсэн үг. За тэгэхээр төр дараах төрөл одоо эдгээр чиг үүргээрээ эрх зүйн бус гэсэн энэ аргуудыг бол бас хэрэглэн биелүүлдэг байгаа гэсэн үг ээ. За тэгвэл бидний дараагийн хэсэг бол улс төрийн үйл явц буюу оролцоо хэсэг байж байна. За иргэдийн зүгээс бид нар энэ ойлголтыг бол 12 дугаар ангидаа шинээр үзээд байгаа юм багтосоо биш. Бид нар 10 дугаар анги, 11 дугаар ангийнхаа агуулга дээр үзэж судалдаг. За тэгэхээр иргэдийн зүгээс сайн дурын үндсэн дээр улс төрийн энэ системийн бүх төвшин шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх зорилгоор одоо явуулж байгаа бүхий л үйл ажиллагааг улс төрийн оролцоо гэж ойлгож байна. За тэгвэл улс төрийн оролцоо бол энэ иргэдийн тэр улс төрд нөлөөлж байгаа үйлдэл, улс төрийн субъект болон иргэн за мөн дээрээс нийгмийн бүлэг, байгууллага, институтын явуулж байгаа бүх үйл ажиллагааг бол бас хэлнэ. За харин иргэдийн тэр улс төрийн оролцоонд оролцох юм хэлбэрүүд байна. Нийтдээ оролцоо, нийцгүй оролцоо. За тэгэхээр нийтдээ оролцооны хувьд бол сонгуульд оролцох, ард түмний санал асуулгад оролцох, тийм ээ, төрийн байгууллагуудад захидал бичиг, санал хүсэлт гаргах, за төрийн одоо дээд зүсгэлтнүүдтэй уулзах гэх мэт нийтдээ оролцоонд орж байгаа. Харин нийцгүй оролцоонд бол хууль бус жагсаал зуглаан зохион байгуулах, жагсаал зуглаанд оролцох, ажил хаял, за мөн татвар төлөхөөс зайлсхийх, баашин баярлах одоо замын хөдөлгөөнд саад хийх, хэд зүйлсийг эвдэх тийм ээ зэрэг нь бол энэ нийцгүй оролцоонд орно гэсэн.
За тэгэхээр тухайн үед бол нийгэмд давмгаалж байгаа ёс суртахуун соёлын хэм хэмжээ үнд зүйлсэд гарчлахгүй оролцоог ерөнхийдөө нийцтэй оролцоо гэдэг байгаа гэсэн. За тэгэхээр оролцохдоо дэмжих оролцоо, нөлөөлөх оролцоо гэж бас хоёр хэсэг бас хуваагдаж байна те. За дэмжих оролцоонд нь бол эргэн төрийн бодлого үйл ажиллагааг цаашаа нь тэрнийг зөвтгөх, хамгаалах, за мөн дээрэс нь үр дүнг нь дээшлүүлэхэд тус бүхэн болох зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа үед энийг бол одоо дэмжих оролцоо гэдэг. Харин нөлөөлөх оролцоо бол төрийн бодлого үйл ажиллагааг өөрчлөх, засвар оруулах зорилготой гоор одоо нөлөөлөх оролцоо хэлээд байгаа гэсэн үг. За тэгэхээр жишээлбэл энэ нийтийн оролцоог Милбрайт дараах байдлаар ангилж ütсэн байна л да. Эргэн сонгуул саналаа өгөх, намын болон одоо тэдний зохион байгуулж байгаа ажилд оролцох, орон нутгийн түвшинд улс төрийн үйл ажиллагаанд оролцох тийм ээ. За мөн төр засгийн төлөөлөгчтэй харилцах гэх мэт. Харин энэ нийцгүй оролцоонд бол тухайн үед нийгмийн амьдралыг зохицуулж байгаа эрх зүйн ёс суртахуун хэм хэмжээ одоо энэ үнэт зүйлсэд нь харш зорилго. За дээрэс нь арга хэлбэр бүх орлогоодыг энэ нийцгүй оролцоо гэж байгаа. За тэгэхээр энийг Вебранаар бол дараах байдлаар ангилсан байна. Хүчирхийллийн бус үйл ёсны үйл байдал, хүчирхийллийн бус үйл ёсны бус үйл байдал. За мөн гурав дахьт нь хүчирхийллийн үйлдэл гэж ингэж ангилсан байгаамаа хүмүүстээ. За тэгэхээр нийтдээ ба нийцгүй оролцооны хотоо хязгаарлах боломжгүй байна. За улс төрийн оролцооны идэвхжлтийг нь харгалзан иргэдэг 3 бүлэгт ингээ хувааж авч үзнэ гэсэн байна. Үйл оролцогчид, ажиглагчид, тэмцэгчид гэсэн 3 хэсэгт хувааж авч үзэж байна. За улс төрийн оролцооны нийгмийн үүргүүд байгаа. Иргэд юу хүсэж байгааг төр засагт мэдрүүлнэ. Төрийн нийгмийн удирдлагад иргэдийг оролцуулна. Шийдвэр гаргахад нөлөөлөх байдлыг иргэдэд ойлгуулна. За мөн удирдагчид эрх мэдлээ хэтрүүлэн ашиглахаас сэргийлнэ гэсэн ийм улс төрийн оролцооны нийгмийн үүргүүд